жилийн дотор Эрдэнэ хотыг босгосон. Одоо миний барьж ясан барилгууд одоо вокзалын барилга, нэг нь 13 энэ сургуулийн барилга, техник мэргэжлийн сургууль, энэ ТС-ийн дээд юунууд дээд дугуй дэлгүүр бүгд миний урилгаар урилж би тэр барьж исэн дурсамжтай байдаг байхгүй юу? Айгуу гоё. Одоо тэр босгосон барилгаа хараад хажуугаар нь алхаад явах чинь энэ би энийг барьж исэн шүү гэдэг. Урилгч нийтэд бахархал тэнд байдаг байхгүй юу? Тэгээ би сүүлд нь яг энэ өөрийнхөө мэргэжил зэсмэл хэдийн баяжуулсан л да олон жил. Тэгээд зэсмэл хэдийн баяжуулаад 2002 онд надад энэ миний алдрыг ингэж хүндэтгэж уулын үйлдвэрийн үеийн удирдлагууд. Тэгээд хамгийн гол нь би энэ удирдлагуудтай юм уу одоо хамт илгаалтэр ирсэн найз нөхдөдтэй их баярлж явдаг юм аа. Баярлалаа. За тэгээд та бүхэнд эрүүл мэндийн хас жаргал хамгийн сайн сайхныг хүсье. За баярлалаа. Адрч хас жаргал хүсье. Уран бүтээл амжилт хүсье. За одоо би Эрдэнэт хотын хүнд дэргэн гэсэн ийм эрхэм хүнд далдарцуулыг дөнгөж хүртээд байгаа энэ ушгойтой уулзч байна. Мөн одоо Монгол улсын гавьяа туурхайчин даваагуутай уулзч байна. Тэгэхээр энэ ушгой таныг бол одоо анхны илгээлтийн эзэдийг зохион байгуулж ирж байсан Эвлийн төв хорооны томилттой ирж байсан юм хөөн гэж одоо мэд хүмүүсүүд хэлж байх юм. Тэгээд тэр анхны ажлыг яаж зохион байгуулж вэ? Илгээлтийн эзэд нь анх энд одоо буухтаа ямар вэ? Гэхдээ би чинь Эвлийн хүн биш шүү дээ. Анхны илгээлтийн эзнийг Монголын хувьсгал залуучуудын Эвлийн төв хорооны төлөөлөгч өгөөд Эрдэнэт хотын Эвлийн хорооны даргаар даваагийн Пүрвдорж гэдэг миний найз одоо удирдах ирж байсан юм аа. Энэ хүн бол Булган аймгийн Богд сумын харьяа тун. За даваагийн Пүрвдорж бит хоёр бол одоо өөзөөгөө одоо гараасан хөдөлгдсөн ийм одоо ажиллаж байлаа. Тэгвэл би илгээлтийн ажил амьдралыг сайн мэднэ. За миний хувьд бол Монголын үйлдвэрчний Эвлийн төв зөвлөлийн төлөөлөгч өгөөд Эрдэнэт үйлдвэрчний хорон дарга гэдэг ийм албан тушаалаар томилогдсон ирж ажиллаад бараг 40 гаруй жилийг энэ 42 жилийг энэ одоо Эрдэнэтийн газар нутаг дээр өнгөрөөж байна да. 1977 онд Хүсгэл аймгийн Гатгалгатоос зохион байгуулалт дэвтэр ирсэн. Тэгээд Эрдэнэт үйлдвэрийн энэ юуны бүтээн байгуулалтанд Главны корпусын барилга дээр медиалистрийн барилганд авдаг учраас нэгдүгээр участагт одоо сурагчаар Ятам мужааны сурагчаар анх зөвлөлтийн нөхдөдтэй мэрэгчтэй бас цэргүүдтэй хамтаж анхаа гарааг энэ юуны баяжуулах хааврын төв корпусын ардлын барилганы багнаас л одоо хийсэндээ. Тэгээд тэнд чи нэг хоёр корпусын суур сутгалаа урдэр бясаагийн нуур иш туйгуунууд тэрний шалжин утаа тусгалаа. Тэгээд Главны корпусын таатал носоос юу гэнэ цэрэг бас Оросын бэрхтний тусгалаа. Тэгээд тэгж ажиллаж явж байгаа л Британийхаа мэрэгчлэр ажиллаж явж байгаа л 1980 онд хөтөр ил уурхайд автогрейдерийн Манчестер технологийн сургуулиар төгссөн автогрейдер болтууд эскрэп мэрэгчлэр төгсөөд тэгээд хөтөрийнхээ ил уурхайд автогрейдер шигтар 34 жил гаруй ажиллалаа. Тэгээд 1900 төгөлдрийнхаа 35 жилийн ойгоор гавьяа туурхайчин солыг хүртсэн. Тэгэхээр одоо энэ олон жил бол бас хүний сэтгэл санааг урамшуулсан өчнө олон шагнал байдаг баг. Хүрчээсэн тодорхой тийм ээ. Тэр дотроос хамгийн одоо их урам өгсөн гэдэг юм уу тийм ээ. Хамгийн сэтгэлд ойрхон ямар шагнал байв? Гэхдээ надад бол энэ шагнал энэ цэвэр мөнгөөр хийсэн Монголын үйлдвэрчний үеийн хамгийн дээд шагнал. Хүний хөдөлмөрийн хүний төлөө гэдэг шагнал. Энэ бол одоо миний одоо бүх ажил амьдралаа одоо өнгөрөөсөн энэ шагнал байна. Өнөөдөр энэ шагнал бол асар их хүндтэй шагнал. Өөрөөр хэлэх юм бол Эрдэнэт хотыг байгуулахаас өмнө ирээд одоо нөө болтол ажиллаж амьдарч байгаа гэж байж одоо байгаад хүртэж байгаа энэ шагнал. Энэ бол их урам өгч байгаа. Яагаад гэх юм бол Эрдэнэтийн цогцлборыг барьж байгуулахад үйлдвэрчний эвлийн байгууллага бол олон сайхан боловсон хүчнээ илгээж байсан юм. Хувь тавилангаар анхны боловсруучны би боллоо. Тэгэхээр зэрэг энэ шагналыг бол манай үйлдвэрчний эвлийн ажилтан, сонгуультан, идэвхтэн хүмүүсийн маань одоо шагнал шүү. Энэ бас үйлдвэрчний эвлэлд өгч байгаа шагнал гэж би ойлгоод байгаа юм шиг гоё. Тий. Тэгэхээр таны одоо ажил амьдрал хэрхэн яаж
уулын байжуулах Эрдэнэт үйлдвэртэй Эрдэнэт хоттой холбогддог. За би 1976 оны эвлийн илгээлтээр Эрдэнэт хот ирсэн юм. Тэгээд 1977 онд хойшоо Орос руу зөвлөлт улсад явж экскаваторын машинистын курс явж төгсч ирээ. Тэрнээс хойш би 30 гаруй жил Эрдэнэт үйлдвэрийн хөдрийн хил уурхад экскаваторын машинистаар ажилласан. Сүүлийн 20 жилийн баригад тахалж ажилласан. Тэгээд анх би Эрдэнэт үйлдвэрийн 15 жилийн яваар Орос албаны зөвлөлт улсын тэр үед яагаад Орос гэж яц үед Орос албаны улсын улс төрийн наримдлуудангоор анх ингэрийн цоолж ил одоо. Тийм амжилтын гараагаа. Миний хөдөлмөрийг тэгж үнэлж. Орос Эх орныхон шагналыг аваад улс дамжиж алгасаж ханхны шагнал авсан байж. Тэгээд дараа нь зөвлөдний Эрдэнэт үйлдвэрийн 30 жилийн яваар Монгол улсын гавьяат орхоч болсон. Тэрний өмнө Эрдэнэт үйлдвэр 25 жилийн яваар Монголын анхны шагнал Алтан гацсуудаа авчлаа. Та бол одоо бас Оростой харьцуулахад нэг жижигхэн битээ хүн байна тий. Тэгээ Вялаз гэдэг чинь ямар том билээ тийм ээ. Тэгээ экскаватор гэдэг чинь ямар том билээ тий. Тэгээ тэгэхээр чин зэрэг ер нь одоо тэр техниктэй тэгж ойртож ажиллахад ер нь хэр их онцлогтой байваа, хэр хүндрэлтэй байваа ч гэдэг юм уу. За анхандаа бол яг сүдмээр лээс л да. Тэгээд юугох нэг ганц 2 жил ажиллаад тасаад тэгээд хамгийн гол нь хүн чинь нэг оюухан л хэрэгтэй л дээ. Ямар юм ч ур чадвар техник эзэмшнэ гэдэг чинь ур чадвар оюуханаар зарж ил тэр техник гэж хөдөлгөж тэрийг чиглэхгүй арга гамтаа ашиглахад бүхэл одоо өөрийнхөө хүч чадлыг яаж зориулж ажиллаж ирсэн л да. Бусад техниктэй харьцуулахад бол экскаваторын одоо машинист бол ер нь их нэлээд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувьд нэлээд арай илүү юм шаарддаг. Тийм. Хөдөлмөр хамгааллыг ер нь сайн нарийн барьж ажиллахгүй бол уулын ажилч нь бол хүнд ажил шүү дээ. Аваар осол ихтэй техник чинь өвлийн хөөдөн, хөлдөө сум тэгэл ер нь цахилгаан техник чинь бол цахилгааны ажил бол бас хүнд шүү дээ. Цахилгаан экскаватор гэдэг чинь зүгээрх нь 220 вольт байхгүй шүү дээ тэр чинь 6000 вольтоор ажиллана. Тэгээ тэрийг чинь хамгийн гол нь хүнийг эрүүл аваар ослгүй байлгах техникийг л одоо бүх талаас нь одоо харж хянаж үзчихийж тэгээд дээрээс гсэн нөгөө янз бүрийн юунууд байдаг шүү дээ. Зааварчилгаанууд төлөвлөрийн тэрийг л одоо ягшлал биелүүлж ижил юу янда ажиллана. За эрхэм хүндэт үзэгчдээ одонгоо зөвцгөө нэвтрүүлэг маань илгээлтийн эзэдийн 40 жилийн ойн баяр наадмын талбайд үргэлжилж байна. Тэгэхээр Монгол Оросын хамтарсан уулын байжуулах Эрдэнэт үйлдвэр маань өөрөө бас одоо саяхан 35 жилийн хянаагаар Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан байгаа. Тэгээд энэ одонтой үйлдвэрийг бас Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даавд Цэрэнгүй бас удирдах байгаа. Тэгэхээр одонтой үйлдвэрийн гавьяат дарга олон бааtruуд, олон гавьяатууд, олон алдартнуудыг удирдах явдаг хүний хувьд энэ одонгоон зүцгэн нэвтрүүлэгт ямар сэтгэл хэлэх гэж байна вэ? За үнэхээр их сайхан баяр болж байна. Эрдэнэтийн энэ бүтээн байгуулалт бол Монголын ард түмэнд хөндлөгдсөн Монгол улсын хөгжил цэцэглэлт эдийн засагт бол бодиттой хувь нэмэр оруулсан ийм том бүтээн байгуулалт. Энэ том бүтээн байгуулалтын жинхэнэ эзэдэн цуглаж байна тийм ээ. 40 жилийн өмнө энэ хөндөд энд тийм ээ тал дээрээс өнөөдрийн 100 гаруй мянган хүнтэй ийм сайхан тоглог хотыг орчин үеийн хотыг бүтээн байгуулсан. Дэлхийд алдартай Эрдэнэтийн үйлдвэрийг байгуулсан ийм сайхан гавьяатай улсууд өнөөдөр хорон цуглаж байна. Үнэхээр одоо энэ хүмсүүдийн тэр цагаас хийж бүтээж ирсэн тэр их алдар гавьяаг нөр их хөдөлмөрийг тэр баатарлаг үйлсийг өнөөдөр эргээд харахад бол үнэхээр одоо бахархалтай үнэхээр одоо сайхан байна. Тэгээд баяр наадамч их сайхан болж байна. За тэгээд өнөөдөр энэ 36 дахь жилдээ манай үйлдвэр бол тасралтгүй ажиллаж байгаа. Анх суурийн тавьснаас хойш 40 жил болж байна. Тэгээ энэ хугацаанд бол манай үйлдвэрийн хамт олонны дундаас олон алдартнууд гавьяатууд төрсөө.
таван хөдөлмөрийн баатар, олон авиатууд төрсөн, олон одоо төр засагт хөдөлмөрийн үнэлүүлсэн алдартнууд төрсөн. Тэгээд аргагүй энэ хүмүүсийн хөдөлмөрийн алдрыг бол үнэхээр төр үнэлэхээс өөр аргагүйгээр ийм их зүйлийг бүтээсэн, ийм үйлсийг хийсэн улсууд. Тэгээд зүгээр ганц хоёрхон тоо хэлэхэд бол өнөөдөр байгуулсан цагаас ажиллаж эхэлсэн цагаас хойш 4.4 их 80 төгрөгийг өнөөдөр улсын төсөв төвлөрүүлсэн байт юм байлаа. Тэгэхээр энэ зэрэг энэ бол яг мэдээж инфляц харьцаараа бодоход бол өнөөдөр шөшөөж өндөртөө аялж болохоор цэвэр 4 сая тонн одоо цэвэр зэсийг боловсруулж өнөөдөр экспортод гаргасан. Тэгээ энэ амжилт бол бас түүхэн амжилт. Өнөөдөр энэ утгаараа ч өнөөдөр Эрдэнэтийн улын байж хөл үйлдвэр бол дэлхийд алдартай томоохон үйлдвэрийн нэгэнд явдаг. Тэгээ одоо 36 дахь жилийн ажиллаж байгаа дахиад одоо 30 жил ажиллах нөөц бол байна. Бид энэ нөөцөө өшөө баталгаажуулж, өргөжүүл, өсгөж ажиллах ёстой. Үйлдвэрээ цаашдаа бас техник технологийн шинжилэл, орчин үеийн одоо шинжилгээ ухааны хөгжилтэй холбож бас үйлдвэрээ шинжлэх техник технологи одоо зөв авч явах энэ чиглэлээр бол манай инженерүүд бол бодиттой ажил хийж байна. Одоо ч өнөөдөр үйлдвэрийнхээ хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэхээр манай үйлдвэрийн одоо өргөтгөлийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Он гараад одоо бид энэ өргөтгөлийн ажлаа дуусгаж хүчин чадлаа бол 6 сая тонноор нэмэгдүүлнэ. Тэгээ үйлдвэрийнхээ дэргэд бас эмчилгээ онцлогооны маш том төв барьж байгаа. Энэ одоо 3 дахь жилээ баригдаж байна, энэ төсөл хэрэгжээд. Тэгээ энийг бол бас энэ ондоо багтааж бид нар дуусгана. За тэгэхээр та бол Монгол Улсын аж үйлдвэрийн гавьд ажилтнад хүрсэн тань. Тэгэхээр хэдэн онд ямар зарилгаар юуны учир хүртвэ гэж. Би Монгол Улсынхаа уул уурхайн салбарт одоо 30 хам жил ажиллаж байна да. Тэгээд дээд сургууль, политехник дээд сургууль төгсөөл одоо Борон дөрийн уулын байж үйлдвэрт засварснаас нь эхлээд одоо үйлдвэрийн орлогч дарга хүртэл ажилласан. Дараа нь тухайн үед Монгол Орос Чивтэд нэгдлийн харьяа байсан Хинчээ аймгийн Бэрхэн уурхайн захирлаар тэнд очиж одоо 5 жил шахам ажилласан. Тэрний дараа дархны төмөрлөгийн үйлдвэрт очиж явсдаг 5 жил шахам одоо дархны төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажилласан. Тэрний дараа тэгээд Монгол Солонгосын хамтарсан компанид бас уул уурхайн компанид 2 жил шахам ажиллаад дараа нь тэгээд төрийн албанд орж засгийн газрын дэргэдэх ашиг нууцлалын ярилах газрын уул уурхайн хэлтсийн дараагаар 4 жил гаруй хугацаанд ажилласан. Тэгээд өнгөрсөн жил одоо энэ Эрдэнэт төлөвлөлтөй томилогч ирээд ажиллаж байна. Ер нь бол уул уурхайн салбарт бас одоо өдөө хүртэл ажиллахдаа бол бас нэлээд хүнд үйлдвэрүүд дээр ажиллаж байсан. Мэдээж сайхан хамт олон сайхан найз нөхөд баянаар бол бас үйлдвэрийн одоо хүнд нөхцлүүдээр бид нар ажиллаж бас тодорхой амжилтанд хүрч байсныг төр засгаас үнэлж 12 онд ажил дээрэн гавьт ажилтан цол тэмдгээр шагнасаа. Тэгээд энэ бол мэдээж ганц хүний хөдөлмөр гэж яах вэ? Сайхан одоо үйлдвэрийн хамт олон сайхан найз нөхдүүдийн хамтын хүч хөдөлмөрийг л төр засаг үнэлсэн хэрэг шүү дээ, тийм ээ. Тэгээд 12 оны одоо Улсын баяр наадмаар ерөнхийлөгчийн зарилгаар ажил дээрэн гавьт ажилтан цол хүрсэн дээ. За ер нь хүн хийж бүтээснээрээ бахархах дуртай, тийм ээ. Хийж бүтээснээ хүнд одоо хэлүүлэх дуртай байд юм билээ. Би нэг Баян хүн аварга бид нар нэг тэр Монгол Улсын начин соёлын гавьяа цэцгэлтэн Амбатар агсны одоо нэг номын баяр дээр бид цуглаж ирсэн юм. Тэгээд Баян хүн аварга тэнд хэлж байсан л та. Ер нь бол хүн өөрийнхөө хийж бүтээсэн ариун цагаан хөдөлмөрөөр хөлсөө туслуулж олж авсан алдар цолоо хүн дуудуулах хүн их сайхан байт юм байлээ. Хүн бол хүний бахархал төрдөг, омгшил төрд юм аа. Энэ одоо үйлийг бол манай тэр Ганбаатар агсныг бол үнэхээр одоо хэлж чаддаг, хийж чаддаг ийм хүн байсан. Монголыг одоо энэ бүхэн спортод хөгжүүлэх тэр одоо нэг нэвтрүүлэгчийн тэр авьяас чадварыг хүн гаргахтаа одоо үнэхээр одоо тэр хүмүүсүүдийг хийж бүтээсэн тэр спортын олд амжилтуудыг бол хүнийг одоо сэтгэл огцтол нь одоо хэлж чаддаг байсан гэж гаргаж чаддаг байсан. Энэ авьяас бол энэ агуу юм а гэж. Тэгэхээр тэр утгаараа бол одоо хүний тэр хийж бүтээсэн юмар нь би одоо төр үнэлсэн байна шүү дээ, тийм ээ. Тэр үнэлсэн тэр их сайхан хөдөлмөрийн хийж бүтээсэн зүйлийг одоо бид энэ сайхан анхдагч нар илгээлтийн эздэд хүмүүсүүдэд нь өөрт нь одоо урам хайрлаж, тийм ээ. Тэр таны хийж бүтээснээр бид бахархаж байгаа шүү гэдгийг хүнд ойлгуулах юм бол хүн одоо маш их сэтгэлийн урам орж байна. Хийж бүтээснээр хүн бахархаж байна. Тэр хэмжээгээр сайхан энерги авч хүн чинь бас эрүүлэн хурд наслан сэтгэл санаа эрүүл байна, сайхан байна, тийм ээ. Тэр энд бол энэ одоо одонгоо зүсгэ гэдэг нэвтрүүлгийг бол бас их сайхан ач холбогдолтой хүндээ их сайхан урам хайрлсан хүний хийж бүтээснээр одоо бахархаж чаддаг тэр хийж бүтээсэн омгшлын өөртөө төрүүлж чаддаг ийм сайхан нэвтрүүлэг байна л гэж би ингэж ойлгож хүлээж авдаг да. Тэгээд яг хоо ер нь бол сүүлийн үед энэ интернет вебсайтууд ингээд харахад бол бас заримдаа нэг жаахан тийм харамсал төрмөр юм бол байдаг.
бид нар чинь одоо тэр комментуудыг өнтер уншиж байхад бол бас бие биенээ тэрхийл одоо хэлэхгүйгээр хэлдэг бие биенээ бас тэрхийх доромжилдаг юм л болчихж байгаа юм биш үстэй гэсэн эмзэглэл төрдөг. Тэгээ монголчууд бол өг дээдсээсээ бид нар чинь цөөхүлээ бие биенээ их хайрлаж, бие биендээ их дэм болж нэгдэж чадаж ирсэн тэр нэгдэж чадсан бие биенээ дэмжиж, бие биенээ хайрлаж хүндэтгэж ирж чадсан тэр эв нэгдлээрээ л өнөөдөр цөөхөн хүнтэй ч гэсэн их хоёр орны дунд бид нар тусгаар улс болж тогтож чадсан шүү дээ, тийм ээ. Тэгээ Монгол улсын энэ тусгаар тогтнол гэдэг бол асар их үн цэнээр олдсон, асар их олон хүний цус урсгаж байж бий болсон тэр тусгаар тогтнол. Тийм учраас бид энэ тусгаар тогтнол энэ Монгол улсын иргэн гэдгээрээ бахархаж яаж одоо Монгол улсын иргэн бид нар болсон юм бэ гэдэг чинь бид нар зүгээр өнөөдрийн ганц хүмүүсийн хүний омог вардам зангаар олж чаагүй зүйл. Өг дээдсүүдийн маань одоо шудраг ариун тэмцэл тэдний амь насаа хайргүй явж ирсэн, амь наснаас олон хүн золиослсон. Тэрний хүчинд өнөөдөр бид нар тусгаар Монгол улсын иргэн болсон явж байгаа шүү дээ. Энийг бид бас ойлгож хүндэтгэж хүлээж авах хэрэгтэй. Энэ Монгол улсыг ч хөгжүүлэхээс улс шиг улс болох гэж өнөөдөр хамдууд маань хичнээн одоо зүтгэж хөдөлмөрлөж ачааны хөндийг нуруундаа урч ирсэн. Тэр хөдөлмөрийг бид өнөөдөр ойлгож хүндлэх ёстой зүйл шүү дээ. Тэгээ энэ утгаараа бол өнөөдөр энэ баяраа тэмдэглээд байж байгаа Эрдэнэтийн одоо ахмадууд анхдагч нар илгээлтийн эзэдүүд бол үнэхээр гавьяатай баатарлаг улсуудаа. Энэ хүмүүсийн ууггүй энэ хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр Монгол улс дэлхийд гайхуулах сайхан үйлдвэртэй. Өнөөдөр улс орноо 100 мянган хүнтэй төвлөрүүлсэн их сайхан том хоттой. Өнөөдөр энэ бол гайхалтай зүйл тий. Гайхалтай баатарлаг өс гэж ингэж ойлгож байгаа. Байгаль дарга маань оролцож байна. Тэгэхээр байгаль даргын маань ингэрд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одоо алтан гац судан одоо тэргүүний уурхайчин соёлын тэргүүний ажилтан гэсэн ийм алдарт сул хүндлэлийн ийм одон тэмдгүүд ягааж байна. Тэгэхээр манай одонгоон зүсгээ нэвтрүүлгийн маань бас хамгийн бас эрхэм зочны нэг бол яа харахгүй манай байгаль захирал. Тэгэхээр ер нь энэ илгээлтийн эзэдийн 40 жилийн ойн хүрээнд одоо хийгдсэн энэ ажлын ач холбогдол нь чухал юу юм бэ? За 40 жилийн өмнө энэ хотыг үнэхээр энэ хотод ямар ч юм байх вэ? Нөгөө манайхны хэлдгээр тарууганы дошин байсан ийм газар энэ шийдвэр гараад энэ шийдвэрийн дагуу яг 40 жилийн өмнө анхны илгээлтийн эзэд ирсэн. Тэгээд 74 оны анхны илгээлтийн эзэдийг бид зориуд энэ илгээлтийн энэ барилга байгууламжид оролцох хүмүүсийг одоо нам, төр, засаг тэр үеийн одоо их том шийдвэр гаргаж ийм богино хугацаанд ийм олон залуучуудыг бүхэл аймаг сумаас одоо авчирж, дайчилж авчирсан. За үүний дотроос хамгийн гол үүрэг гүйцэтгэх хүмүүсийг Эвлийн төв орооны илгээлтээр эрүүлж байсан. Мөн намын төв орооны илгээлтээр ч эрүүлж байсан. Өдөртөх бүрэлдэх хүнийг ийм учиртай. Тэгэхээр энэ 40 жил болж байна өнөөдөр энэс хойш. Гэтэл энэ үйлдвэр маань ямар түргэн хугацаанд баригдаж ашиглалтанд орсон билээ. Ашиглалд орсноос хойш өдөө жил 35, 36 жил болоход улс орноо ямар янзтай одоо нэг өвлийн зуднаар нэг ганц гинжтэй трактор гэж байдаг шүү дээ. Бүх цасыг арилгадаг, бүх юмны урд явдаг. Тэрэн шиг явж ирсэн энэ үйлдвэрээрээ бид нар бахархах ёстой. Энийг барьж байгуулсан хүмүүс баярлах ёстой. Энэ хүмүүсэд бид нар хүндэтгэл үзүүлэх ёстой юм. Тийм учраас энэ арга хэмжээг одоо зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээг зохион байгуулахад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зориуд шийдвэр гаргаж энэ оныг тэрчигтэн одоо бүтээн байгуулалтанд оролцогчдын илгээлтийн эзэдийн анхдагчдын жил болгож ингэ зарласан юм. Тэгээ энэ жил ийм бүтэн энэ арга хэмжээнд явж байгаа. За энэ дээр одоо эднэрийг наривчлан бүртгэх, энтэнд байгаа улсуудаа одоо эргэж тодорхой бүртгэлтэй болгох. Тэгээд энэ илгээлтийн эзэд анхдагчдаа тодорхой хэмжээний шагнал урамшуулал өгөх, анхаарал хандуулах ийм үйл ажиллагааг явуулж байгаа. Түүнчлэн одоо нас өндөр гарч байгаа хэтэрт байгаа гэмтээ улсуудаа бас дэмжлэг тусламж, мөнгө тусламж үзүүлж байгаа ийм арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ одоо хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одоо хамгийн сүүлд та хэдэн онд аав? Ер нь тэгэд хүн ингэж одоо одон тэмдгээр шагнуулахад одоо дотор сэтгэл юу бодогч ийд? Энийн ач холбогдол, энийн хүндлэл нь юу байдаг юм бол? За хөдөлмөрийн гавьяаны улаан туг одоо би 4 жилийн өмнө болсон юм байна. Тэгээ мэдээж энэ төр засгийн маань өндөр шагнал. Энэ эргээд л чи одоо хичээх ёстой шүү. Чи бусдын өмнө одоо биеийн үлгэрлэж явах ёстой шүү. Чи одонт одоо байгаль шүү гэдэг юмыг байнга хэлж байдаг учраас энэ бас их одоо өндөр ач холбогдолтой их л чухал зүйл байт юм шиг байгаа юм. Зүгээр мэдээж миний одоо энэ үйлдвэрт анх 76 оноос хойш ирж ажилласан 40 жилийн хугацаанд
удирдах ажил хийж явлаа. Тэгээд миний бодол бол ер нь хүн өөрийнхөө биеэр л үлгэрлэж явах хэрэгтэй юм аа. Өөрөө чадахгүй юм аа бусдаас битгий асуу. Өөрөө чадахгүй юм аа бусдаас битгий шаард. Ингэж хийдэм, ингэж чаддаг ийм байдیں۔ Гэдгийг өөрөө биеэрээ үзүүлэх чадвартай байж одоо хүнд энийг үзүүлж явах ёстой юм аа л гэдэг энэ нэг онол одоо миний энэ удирдах ажлын ажилд одоо гол чиг баримжаа болж явдаг. Гэтэл одоо ингээд одонгоо зөөсөн өнөөдөр ахмад тэг тусмаа ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга мөн л одоо ахмадуудаа уйдуулахгүй тэг хөдөлгөөнгөө суулгачихгүй аль болох хөдөлгөөнтэй байлгах, аль болохоор хөгжилтэй байлгах, аль болохоор тэдэнд хандсан хандлага нь одоо илүү олон хүнд хүрж байх энд нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж яваа. Энэ бол эргээд л миний ингэрт байгаа одоо говья, алдар, одонгийн маань бас л юу гэдэг урьдчилгаа болгож надад сануулж хэлсэн ийм байгаарай, тийм яваарай гэдэг үргэлжлэл гэж би ингэж ойлгодог шүү дээ. Эрдэнэт үйлдвэрийн анхны илгээлтийн эзэд болох одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар Жаргал сайхан Монгол улсын солийн тэргүүний ажилтан Баатаргоо нартай уулзаад байна. Тэгэхээр Жаргал сайхан Баатар бол бас анхны илгээлтийн эзнээс гадна Эрдэнэтээс төрсэн хамгийн анхны хөдөлмөрийн баатар. Тэгэхээр одоо бол таныг бол одоо булган сүлтэй баатраа гэж хэлэхээр бол араасаа бас олон баатрыг төрүүллээ. Тэгэхээр ер нь та бол хэдэн настай энэ хөдөлмөрийн баатар гэсэн эрхэм цолыг хүртв. За эхлээд яг ер нь энэ үйл эхэлж Эрдэнэт ирсэн түүхээс эхлэх баг. Би 1970